Сайн байцгаана уу эрхэм мөндөд гунуун хүрээ гомдоосон миний Монголын арт түмээ. Хөдөж өгч байгаа та бүхэндээ зориулсан Tonight Monster Show-ны маань 7 дахь дугаар инхүү эхэлж байна. Өнөөдрийн зочин бол маш сонирхолтой хүн болгон таних Монголын амир урлагийн том ах байгаа. Энэ удаагийн зочин бол Монголын номер 1 R&B дуучин, Монгол Улсын солид иргэний ажилтан Weekend. Биш cool. За ингээ манай өнөөдрийн зочин орж ирсэн байна. Ирсэнд баярлалаа. Өөрөлдөө хүлээж авсан. За, сайн байна. За, юуны төрөнд яварцсан өнөөдрийн оролцогчдод та бүхэн танилцуулах хэрэгтэй байх. Гэтэ ихэнх хүмүүс таних баха. Гэтэ ямар ч эхлээд би цол хэрэгэм бүгдийг нь уншиж өгье. За, энэ хүн бол ард түмний хайртай найрамдал цуслагийн алдарт багш, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол Weekend, Монголын улсын хурлын гишүүний дууг зөвшөөрөлтөөр шижилт дуулсан цорын ганц дуучин BX-ийг ажилтгуу болгосон Ар Монголын алдар дуучин cool. Ямар амар гоё шиг байна. Монгол яадаг Монгол Weekend гэсэн үү? Монгол Weekend шүү дээ. Таны ч одоо хүмүүс тэр нэрээр бас сайн мэднэ шүү дээ. Нэг хэсэг тийм ээ. Нэлээд вайрал болсон шүү тэр бичлэг. За таны амьдрал хэр байна? Ажил төрөл сайн уу? За маш сайн байгаа. Маш сайн байгаа. Ялангуяа яг одоо бас найрамдлагын багш байсныг одоо хүмүүс түрүүний хэллээ те. Тэр сайн үсээ ингээл маш олон зүйл хийж байгаа. Тэгээ одоо шинэ уран бүтээл манай гарч яана гэл гих мэтчлэн гэл загвал байна да. За шууд ихнээсээ яг асуугаа авчи. Ойрд их чимээг байгаа даа шүү тийм ээ. Тэгээд одоо шинэ уран бүтээлээрээ буцаж гарч ирж байгаа гэсэн үг үү? Буцаж одоо хэсэг хугацаанд чимээг байж байгаа. Гэвч одоо амар гүүгөө тийм байхгүй шүү. Сая чин 2017 онд би 4 дахь би даасан тоглолтоо хийсэн. Тэгээ яг тэр промот болгож нөгөө тэр Weekend-ийн нөгөө cover хийж дуулсан байхгүй юу. Тэр чинь бол ер нь бол зохион байгуулалтаа л хийсэн юм. Тэгээд тэр нь ингээд яваад тэгээд тэрний дараа бол бас Сингапур өдөрт очиж клип бидрээ хийгээд ер нь л завсруу явсараа л одоо л яг нэг шинэ оны их нь бол нэг 3 дахь цомгийн ажил гэх мэтчлэн гарч ийн л да. Өмнө 2 цом гаргасан юм байлээ тийм ээ. Тийм. Гэхдээ шинэ уран бүтээл хизээ цацагдах вэ? Одоо ингээд энэ 7 хоногт бол шинэ уран бүтээл клип гадаад хийсэн юм уу тийм ээ? Клипийн яг урдны клип нь гадаад дийлгсэн. Одоо энэ удаагийн клип бол энд Монголд. Nice. Гоё шүү. Та ч одоо амар олон фэнтэй шүү. Тэр нэг Facebook-оор бас нэг бичлэг явуулсан. Нэг онгоцны буудал дээр мангар олон хүмүүс тасаад тийм ээ. Тэрийг зарим хүмүүс ер нь худлаа энэ бол зүгээр баг мөнгө өгөөд худлаа ингэсэн гэхийн тэр одоо яг үнэн үү худлаа юу та одоо яг өөрөө хэлээд. За тийм надад тийм илүүдээ гарсан мөнгө байхгүй. Тэгээд яг манай фэн клуб гэж бас байдаг. Тэгээд фэн клуб гэдэг тухайн Европоор тоглолтоор буцаад ирэхэд тэгэл намайг хүчсэн тийм л юм байна. Тэг яг тэ тэгээд тэр чинь ер нь гоё шүү дээ. Яагаад нэг ганц дуучин Монгол дуучин ирээд нэг тэгээд ингээд хүмүүс ингээ гоё өгтөж аваад юм уу те. Тэр хүнд гоё сэтгэл үлдэх. Тэр бол хамгийн надад бол их сайхан байсан. Монгол тэгээд яагаад тийм одоо нэг солонгосын гачаачин гаруудыг нэг яахаар тэгэл нөө амар ойрч мөрлөд байдаг шүү. Яг тэр шиг харагдаж шүү дээ. Тэгээд Монголд яагаад тийм байж болох юм бол ер нь Монголын одоо ер нь бол үзэн ядагч нэр бүгдийг мэдэх бах тийм ээ. Комментээс харахад тэгээ Монголд яагаад тийм байж болохгүй юм бэ нэрээ. Тий. Би тэрийг араас гайхсан. Тий. Тэгээд тэрийг худлаа гэж байгаа. Тэрнээс гадна өнгөрсөн оны хэдий тоглолт илээ? 4 сард. 4 сард. Тэрийг болохоор бас комментээс харж байхад юу гэлээ сургуулиудаар тараасан гэдэг байгаа байхгүй. Билетийг тэр одоо өмнө бол бодлоо. За одоо сургуулиудаар тараах тийм зам байхгүй шүү дээ. Тэр чинь юм тоглолтоо игээ явж байгаа юм чи юм тэр сургууль руу явж тараах. Сургууль гэхээр яг нэг эцэг сургуультай холбоотой шиг байна л да. Манай найзын сургууль бид энэ маркетинг албанаар бас 2-3 жил ажиллаж байсан. Тэрийг яриад тах шиг тийм зарж марж хүн амтны шахаж яасан юм бол байхгүй шүү дээ. Тийм болохоор бол нэг наад чинь бол худлаа л мэдээлэл байна тий. Худлаа тийм ээ. Тэгвэл худлаа юм байна. Үзэн ядагч нараа бити хүнийг үзэн ядаж. Ер нь хүмүүс яг хүнийг үзэн ядаад байт юм бол тийм нэг юм хийнгүүт л үзэн ядаж шахаад байт. Үзэн ядах гэдэг зүйл бол яг хөө мэдхгүй одоо үзэн ядаад байгаа юм би бол ойлгохгүй. Наа зүгээр яг хүн бол шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй. Ер нь шүүмжлэлтэй байх хэрэгтэй. Жишээл одоо чи ингээд аюугаа шил зүүцсэн байна шүү дээ. Ингээд магадгүй тэр хүн надад бол таалагдаж болно, тэр хүнд таалагдахгүй болно шүү дээ. А тийм учраас бол магадгүй ч юм зохиогоо бол тэр хүн зохиогоо гэдэг чи хэлсний төлөө чи тэр хүн лөө тэр хүнд бол баярлах хэрэгтэй байхгүй. Гэхдээ тэр шүүмжлэл нь хамгийн гол нь зөв байх хэрэгтэй байхгүй.
А түүнээс биш цөөхөн хэдэн монголчууд бие бинийгаа ингээ учир зүгөө ингээл доош нийгээл те энэ хүн ингэсэн тэгсэн. Би бол өөрөө сургууль хүмүүжлэгч талын хүн учраас бол айл болох тэр шүүмжлэгийг бол ер нь бол айл хөрвүүлж авдсан шүү дээ. Одоо тэгээд хүмүүс үзэн ядаад одоо амар одоо юу гэдэг би яг юу гэж нэрлэхийг мэдэхгүй байна. Шүүмжийг яаж давж ийна? Миний бодлоор бол I feel it coming яг тэр нөгөө юг cover-ыг гаргаад бүр баг хүн болгон муудаад тэр бүхнийг яаж давсан бэ юу? Чи үзээд моосон уу? Би болнаагүй. Зүгээр дотроо. Чамд ямар санагдсан тэр юу? Тэр одоо жишээлбэл тэр чин бол зүгээр cover дуу байхгүй юу? Одоо тэр бол уран бүтээл бол биш. Уран бүтээл бол биш байхгүй юу? Тэр бол зүгээр ингээд бид нар ажлынхаа дундуур рекламын зураг авчаад дараа нь ингээд авсан. Зүгээр л тэр нэг ганц юм хийсэн л зүгээр процесс байхгүй юу? Тэрийг бол нэг бид ийм амар бүр ингээд ийм хүмүүст ийм нөгөө ингэж паблик байдлаар ингээд айгүй олон хүнд хүрнэ гэж үрдөөсөө бодоогүй. Тэгсэн чинь ингээд апплод хийгээд ингэсэн чинь нэг битсэн чинь 10 марв ингээд ихсээ явчихгүй юу? Тэр гайхаа нэгсэн чинь гоос доош нь муулаад ингээд илэгжлээ. Тэр бол нэг сонирн биш. Тэр надад бол нэг тийм одоо нэг амар хүн дээр тусч байгаа. Зүгээр яг одоо үеийн жоохон та нар үеийн дүүнэр те миний зарим байсан миний одоо найрамдлын шавнар зарим бас одоо яг ирээдүй болж ингэж явж байгаа хүүхдүүдийн хувьд бол арай жоохон бас нэг ах захгүй байгаа юм байна да гэж би зүгээр тэнд дотроос харсан байхгүй юу. Тэр бол арай итерхий бас нэг жоохон ингэж байсан л да. Ер нь бол зарим нэгэн зүйл нь бол гэхдээ нэг тэрэн дээр бол нэг эмзэглэл амар уучцгүй. Гэхдээ ер нь бол энэ зүйлийг бол цаашдаа ер нь жоохон цэцлэх хэрэгтэй. Чамаг ингээ гоё юм ийх гээдсэн чинь ингээл учир зүггүй чамаг одоо ингээл бүр амар ингээд урмны чинь мохоогоод ах юм бол чамд бас ямар санагдах те. Энэ тэр зүйлүүдийг бодох хэрэгтэй л да. Хэцүү шүү. Би бас туулж үзсэн. Та Монгол Улсын соёлын дөрвийн ажилтны цолыг хэзээ авсан бэ? 2013 онд. Нилээн дээр үүдэж тийм ээ. Одоо ч бараг 5 жилийн өмнө шүү дээ. Тий. Тэр бас хардаг юм байна хүнийг. Хамгийн анхны уран бүтээлийг хийжээ чадсан бэ? 2007 биш 8 9 он санагдчихэв. За бараг 2008 он юм байна. Тэгэхээр та анхны одоо зөөлөн юу ариун зай гэдэг нэрт дуу гарсан. Тэгэл тойноос нь зөөлөн ар гэл анирг ütгэлгээд дуунууд гарсан л та. Ариун зай гэдэг үс амар баярлуулж ирсэн тийм ээ. Энд тийм зүгээр чат мад тэр үчи нэт байхгүй тэгэл чатэр хүмүүс чи ариун заяа гэл хүн болгон дуулдаг байлаа шүү дээ. Манай ангийнхан би чинь тэгэл. Сонсдог л байлаа. Соёлын дөрвийн ажилтан тэгэхээр чин 4 жилийн дараа 4 жилийн дотор соёлын дөрвийн ажилт авсан байна. Энэ бас амар юу шүү. Юу гэж Чармаалт. Гэхдээ одоо тэрийг бол би бол өөрөө авъя гэж мөнгө төлж юм уу янз бүрийн байдлаар чиний дөрвийг хэлж байгаа шүү. Хүмүүст мөнгө төлөөгөө би тэрийг хөдөлмөрөөр авсан. Хамгийн гол нь тэрийг тодорхойлсон газар маань бол манай найрамдал байсан. Тийм учраас бол надад бол тэр нэг тийм одоо яг урам ташуур өгсөн л тийм цол тэмдэг юм байсан болов уу гэж бодож байна. Одоо л яа жоохон итрүүлж бас хаамаг усуд бас авдаг л болцсон л байлаа л да тий. Одоо урлагийн хүн болгож кино тоглох юм биш тийм ээ. Дуучин жүжигч юу ч хамаагүй. Өөрөө кино минь тоглож байна уу? Кино тоглоно одоо. Тоглож байгаа юу? Тий нэг хавар тоглож. Дүр ямар дүр нэ? Тэр ямар дүрийг би бол одоохондоо сайн мэдэхгүй. Ямар ч юм бол тоглоно. Кино тоглож шийдсэн байгаа. Шийдэж байгаа. Тэгэхээр хавар хийж эхлэн тий? Хавар хийж эхлэн гэсэн үү? Тий. Тэгэхээр ер нь бол нэг намар гэхэд л гарах юм байна да. Тэгээ явц юм юу гэжтэй та бүхэн хайртай кул ах маань кино тоглож байгаа юм байна. Шашин шүтдэг үү? Шашин шүтэн штэ. Гэхдээ би тэнгэр шүтлэгтэй. Ер нь бол монголчууд эртээр үесээ тэнгэрээ шүтчихсэн, уул сангаа дэлхийгээ шүтчихсэн. Тийм болохоор бол монголчууд бол одоо сайхан юм те уул сангаа дэлхийдээ өргөдөл өргөдөг ээж аавдаа. Би бол яг хуу шашин шүтэх гэхээс илүүтэйгээр одоо тэ өөрийнхөө өвгдөөц чи ээжигээ шүтэх хэрэгтэй байхгүй юу? Чи аавыгаа шүтчихэж тэр бурхныг шүтнэ өгөхөөс одоо гівгэд одоо би ингээл тэр зүйлийг шүтнэ. Тэр байж болохгүй. Ялангуяа бол чиний их чинь тэр зүйлээс илүү чамд хамгийн их зүйлийг өгөх байхгүй юу? Өгнө гэдэг нь юу гэхээр эд материал бол биш. Тэр хүн чамд юу өгөхөйг л тэр чамд хайр инрэлтэй энэ хорвоо дээр ямар утга учиртай ирсэн бэ гэдгийг чинь энэ хорвоо дээр тэр усууд чамайг өдий хүртэл босоод ирсэн. Тэр хүн чамайг хамгийн түрүүнд сайн мэднэ үстэй. Тийм учраас ээжигээ шүтэх хэрэгтэй. Аавыгаа шүтэх хэрэгтэй. Чи юу шүтдэг? Би эмээгээ шүтдэг. За яагаад эмээгээ шүтэж чинь за? Эмээ дээр өссөн болохоор. Эмээдээ өссөн болох те. Зөв. Ингээл
Энэ ч л одоо Монгол хүн байхгүй. Сая шинэ жилээр 1000 хүүхдэд бэлэг өгсөн тийм ээ. Тий. Энэ бол нэр маш их буян шүү. Хэр баргийн дуучид ер нь тэгээд тэгдэггүй шүү дээ. За баярлалаа. Бас энэ мэдээллийг та нар бас авсан байна те. Баярлж байна. Энэ ихтэй ганцхан өдөр бол биш. Ганцхан удаадаа өгч байгаа юм биш. Энэ 4 5 дахь жилдээ бид нар дараалж өгч байгаа юм байна л да. Одоо бид нар дахиад 1000 ахмад баярлуулах гэж байна. Энэ бол одоо би нэг улс төрт юм уу нэг хин нэгэн хүний эсвэл захиалгаар хийж байгаа зүйлүүд биш. Манай Батулга миний аавын нэртэй сан байгаа. Энэ сангаараа бид нар дамжуулаад хамгийн гол нь ирээдүй болж байгаа хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл болох нэгдүгээрт, хоёрдугаарт ахуй настай улсуудаа хүнддэг хайрлах, эдгээр зүйлүүдийг нийгэмд сурчлах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ зүйлийг бол цаашдаа хийсэрч явах болно. Хүүхдийн төлөө ямар нэгэн одоо жишээлбэл асуудалтай байгаа бүх улсууд манай Батлага сан руу хандаж болно. Бид нар чадах зүйлээрээ туслана. Тэгээ энд бол ямар нэгэн ашиг сонирхлын юм уу эсвэл нэр хүндээ дүүхэлгэж гарах гэсэн ойлголт бол биш. Энэ бол миний одоо аавынхаа хийж чадаагүй дээр зүйлийг цаашаа өргөжлүүлээд хийж байгаа л одоо миний Монгол хүн болж төрсний л үүрэг гэж бодож байгаа. Энэ юу юм уу? Одоо социализмын үеийн нийгмийн ялгаа одоо ардчлал хоёрын яг ялгаа үүсээд байгаа юм биш. Тэр нь одоо нагцхан хөндлөхгүй байгаа чинь одоо дандаа чи хэд онох вэ? би одоо 90-ад оных. За 90-ад онох. Чи яг 90-ад оноос хоошоо чи ардчлалын үед төрсөн хүүхдөө шүү дээ. Би 80-ад онох. За ингэ бодъё. Тэгээд ингээд ирэнгүүт ардчлал бол бидэрт амар гоё зүйлийг авчиж байгаа байхгүй. Та хоёрыг ийм гоё хувц хүмүүс одоо ингээд чөлөөтэй ярих хэлэх зүйлийг чинь ингээд цаанаас нь ингээд заагаад өгсөн ба шүү дээ. Та бол тэгш хэрэгтэй гэдэг. А социализмын үед ямар байдаг гэсэн мэглэр бүх юм хаалттай байсан байгаа байхгүй юу? Ямар байдаг гэсэн мэглэр тэр үед бүх юм диктатуртай хэлж байгаа ярьж байгаа бүх юм дандаа хяналттай. А тэгээд хамгийн гол нь тэр үеийн өнөө өдрийн ялгааг бол ололт амжилт хоёр ялгаад одоо алдаатай зүйл би алдтайч зүйл байгаа те. Гэхдээ миний бодлоор бол социализмын үе нь хамаагүй дээр байсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр үед Монгол хүнээрээ байсан байхгүй. Одоо бид нар бол тийм байж чадахгүй шүү дээ. Хүнд тусалж чадахгүй байна. Хүний төлөө сэтгэлээ зориулж чадахгүй байна. Энэ чинь бол ялгаатай тал. Чи аавыгаа хар, ээжигээ хар, эмээ өвгөө хар. Бид нар чинь хүн байсан байгаа байхгүй. Одоо яаж амар угаастай нийгэм. Өчигдөр таны пэйжээр орсон л доо. Тэгсэн чинь профайл пикчерээс олцсон байсан. Тэгээ сахалтай байна уу те? Тэгээ шинэ юм ийжгээд. Тэгээд би одоо таныг сахалт гэж оруулсан болов гэсэн чинь үгүй шүү дээ. Тийм ээ. Үгүй. Гэхдээ би зүгээр нөгөө сая шинэ клипэндээ зориулаад манай тэр өгөгдөлтөд найруулагч нь ингээд юм сахалтай байвал илүү зохих юм байна гэд тэгээд тийм сахалтай хийсэн байхгүй. Би таныг гоё сахалтай ирэхэндээ шинэ имиж гэр яг шинэ имижтэй ирэхэндээ гэж бодсон чинь буруу боджээ. За. Тэр клипэнд л оногдсон тийм ээ. Тэр клипэн дээр яг кул ах сахалтай байна шүү. Урлагийн хүний хажууд бас сууна гэдэг. Та урлагт яг 2009 он анхны дуу гаргасан гэд тэгж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэнчнээс хойш яг урлагийн хүн болсон уу эсвэл өмнө нь урлагийн хөвгт байсан. Би жоохон багтаал урлагийн одоо юм авьяастай янз бүрийн оролцдог. Багнуурт одоо жишээл бүжгийн тэмцээнд оролцдог, FM хөтэлдэг. Тэ ингээл нэвтрүүлэг хөтэлдэг. Олон нийтийн ажилд оролцдог тийм л хүүхэд байсан. Тэгэл би урлагийн хүүхэд болно гэж урлагийн хүн болно гэж тэгэл бодож исэн. Тэгэхээр экул хаа та мөрөөдлөө биелүүлсэн гэсэн үг үү? Өөрөө мөрөөдлийн төлөө би мөрөөдлөө биелүүлсэн шүү дээ. Өнөөдөр миний мөрөөдөл биелсэн шүү дээ. Би дуучин болъё гэд бодож исэн, залбирж исэн. Тэгэл тэр мөрөөдөл маань өнөөдөр биелсэн. Гэхдээ миний амжилт бол болоогүй. Амжилт болоогүй. Ингээ захиж явж байгаа. Болоогүй. Таны дараагийн мөрөөдөл юу вэ? Одоо яг дуучин болно гэснээр босон биелсэн шиг дараагийн мөрөөдөл юу вэ? Дараачийн мөрөөдөл биш үү? Дараачийн мөрөөдөл яг чам шиг бас яг чам шиг та хоёр шиг ийм сайхан залуучууд те бүгд гоё нэгдээд энэ Монгол улсыг зөв тийш зөв тал руу наваачих тийм л зүйлийг бий болгох одоо би ордонтой болмоор. Одоо тийм залуучдын гоё ордон. Тэр ордонд л хүмүүс яах ёстой вэ гэхээр карта зураад ордог, дотор нь ороод номын сан байдаг, тэнд архитан согтуурдаг биш. Тэнд өнөөдөр хин нэгнийгээ муухай хардаг биш те. Тэнд дандаа гоё гэрэл гээтэй хүн дандаа гоё тийм энерги зарцуулсан. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Би энийг хийнэ гэж бодож байгаа. Энийг би тэгтээ тун удахгүй хийнэ. Эхлээл ингэ явж байгаа. Тэгээ миний мөрөөдөл бол хүмүүст туслах. Тусалсаар л байна. Таныг ер нь шилгүү байхаж анх удаага баг харж байна. Та яагаад байнгын шилтэй байдаг вэ? Та баг гэртээ шилтэй байдаг үгүй юу?
Би өнөөдөр энэ ярилцлаганд бүр орохдоо би зориуд би ингэ шилээ авч ирж байна. Гэхдээ би шилийн цанаас бол яг чиний нүд рүү чи хараад яриад байгаа байхгүй юу? Нүд бол ертөнцийн тол. Нүд хизээж худлаа хэлэв. Нүдэн доторх хүний айдас, нүдэн доторх худлаа хэлж байгаа тэр дүр бүх юм яг харагддаг байхгүй. Тэг яг би зүгээр яагаад шил зүүдэг вэ гэхээр шил зүйлээ би дуулахдаа дандаа нүдэн анж дуулдаг байхгүй. Нүдэн анж дуулдаг. Тийм учраас би шил зүүдэг. Яг үс жишээл бол бас миний ийм имиж одоо яг бас нэг өөрийн нэг талын нэг хэрэгсэл болцсон байна л да. Ер нь бол төсөөлөхөд бол дандаа шил төсөөлөгдсөн шүү тий. Тийм. Одоо нэг шилгүй тохиолдол зарим нэг гадуур дотор ингээ явж явах зарим улсууд хүртэл таньж мэдэхгүй байх. Одоо нэг газар очиж дуулах гэтэл одоо ингээл намайг ингээ хайгаад equal яасан бэ эрүүг байна гэдэг ингэжсэн. Би бол шилээ ингээ тайлцсан ингээ суугаад байсан. Тэгээд ингээл хажуу урдуур ингээл хайгаар явж өө энэ хайчч бас та нарын ингээл амар өрлөл явуулсан. Би бас тэнд суусаар л байсан. Тэгээд буцаад ингээ хайж явахд буцаа ороод ирэхэд би шилээ зүүцсэн байсан. Ер нь сошиалд идэвхтэй юу тийм ээ? Тэгвэл өөрөө харсан юм. Би сошиалд бол идэвхтэй. Гэхдээ би одоо сошиалд болохоор дандаа сөрөг мэдээлэлтэй юмнуудын бүгдийг ингээд юу хийчих. Хайд хийж байгаа. Тий. Яг эерэг мэдээлэлтэй юмнууд ер нь зөвхөн сошиалыг юм тийм байгаасаа л гэж бодоод байгаа. Олон тийм ээ. Тий. За нэг юм босоо сая манай ерөнхийлөгч Батлага цэрэг татлыг 3 жил болгоно. Тэгээд эмэгтэй хүнийг явуулдаг болгоё гэсэн. Энд дээр ямар байр суурьтай байгаа бай та. Зөв шүү дээ. Зөв үү? Ер нь шүү дээ тий. Та цэрэгт явсан уу? Гэхдээ би цэрэгт явах гэвэл явна. Яваг л явчих. Яваг байгаа юу тийм үү? Тэгээ яваг би одоо 31 одоо хүрчин 31 2 тий 32 хүрэх гэж байна тий. Тэгэхээр намайг дахиад яваг л явуулна шүү дээ. Тэгээ хамгийн гол нь яагаад яваг гэдэг байгаа гэхээр тэнцээ очиод тэр хүн хин гэдгээ мэдэх байхгүй юу? Компьютерийн занаас амар бичээд байгаа үстэй хүүхдүүд. Одоо өөрийнхөө ер нь цаашдаа яаж амьдрах чиглэлээ олно гэсэн үг үү? Үгүй чиглэлээ олох биш. Тэнд очиж хамгийн гол нь хүн хүмүүжлэх хэрэгтэй байхгүй юу? Тэнд очиж өнөөдөр тэр хүүхэд өнөөдөр Монгол улс гэдгийг бас мэдрэх хэрэгтэй байхгүй. Аав гэж хийм бэ, ээж гэж хийм бэ, ах гэж юу юм. Нөгөө түрүүний яриад байгаа ах цах гэдэг юм чи тэнцэнээс ч олж авч мэдчих авах байхгүй. Тийм болохоор цэрэгт явах хэрэгтэй. Эмэгтэй хэрэг. За бодъё. Муугар шүү зүгээр. Бидний хил рүү ингээд нөгөө Монгол улсын аюулгүй байдал руу ингээд гадных ингээд довтлоод ирвэл бид нар яах вэ? Чи буу зэнгэлж чадах уу? Буу зэнгэлээд одоо бид хоёрын нэрээ нэг юм үзсэн ш нэг буу мота ингэж юм гэдсэн. Тэ. Тэр чинь яг л нөгөө одоо тэрийг л яг жигнэрээ хэрэгтэй ш тийм одоо тэ. Гэхдээ тэгвэл 3 жилийн явахыг бол зөвшөөрж байгаа юм байна. Эмэгтэй хүн явах хэрэгтэй ш. Одоо хэрв та ирээдүйд сайхан хүнтэй боллоо гэж бодъё. Тэр охин 3 жил явахаар бол та явуулах уу? Явуулна. Явуулна. Би явуулна. Яагаад явуулна гэвэл тэр чинь би ганцхан өөрийгөө бодож болохгүй байхгүй. Чи Монгол улсаа бодох хэрэгтэй байхгүй. Чиний зүрхэнд чинь Монгол гэдэг тийм 6 үсгтэй энэ нэг зүйл шингэцэн л байгаа бол тэрий чинь үнсэрхийг үзэл гэж хэлэхээс биш өнөөдөр юу гэдэг нэг одоо нэг амар би ингээл дээл өмсөөл юм уу эсвэл ингээл би юу бол Чингисийн хүүхд гэл ингээл чинь биш дээ. Зүгээр л нэг тэнд байгаа хогийг чи авчих хэрэгтэй л байхгүй. Энд байгаа усаа дуустал уух хэрэгтэй байхгүй. Энд чинь л Монголд хайртайг ил шинж штэ ер нь жижигхэн зүйлээс л хэлнэ штэ. Тийм шүү. За бензин гэдээ бас нэг асуудал боо юм болж ш тийм ээ. Машинтай. Тэгэхээр очрлж гин үү яаж гин? Би очрлол авсан. Очрлол авсан уу? Тэгээ очрлж байгаа л авсан. Хүмүүсийг харахад хэцүү шүү дээ. Одоо таныг ч гэсэн одоо ингээ очрлуулаад ингээд авна гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Тэгээ яг нэг өдөр л очрлоо л үсттэй. Тэр чинь нэг ямар насаараа очрлооч байгаа юм шиг тийм. Тэнд бүр нэг хямраад одоо 5-2 чинь тэрний өмнөөс надын өмнөөс хямраад хүмүүсийн өмнөө юм. Тэр би биш амаагүй. Бас очрл тэгээ бас Йоо, энэ цаалтаг байна. За тэгээд өнөөдөр сургуулийн цаг эхэлж чинь тэгээд бензин яагаад хомсцсон тэгээд бас яг юунаас олж хомсцсон. Тэгээд одоо бензин буцаад эргээд хэвийн зарагдаж байгаа юу? Тэгээд үнэ нэмснүү талаар асуулт асуух гэтэл ер нь энэ ч одоо хариулт өгөхөөс бол татгалцлаа. Юм асуух уу? Энэ үнийг бензиний талаар юм асуух гэж. Бензин яагаад хомсцсон? Сурвалжлага авах гэсэн боловч бүтлгүүтлээ. Тэгээд ер нь бол 92 бол энэ ч бол байхгүй байгаа юм байна. Яа, хөтлөгч Джеймс Алтак байна. За ингээд Петроос мэдээлэл өгөхгүй болохоор одоо MT дээр ирчээд байж байна. Одоо MT-гээс шатхуун яагаад тасалдсан? Тэгээд ер нь ирсэн үү? Тэгээд үнэ нэмсэн үү гэдэг 3 асуултыг одоо асууя. Йоо.
юм асуух. Тэний яагаад бензин тасалсан юм бол тэр талаар юм асуух. Би яг зүгээр үгдэж шүү дээ. Зүгээр үгдэж. Тийм үү. Ер нь нөгөөний босод нөгөөний газар ч нөгөө тасалаад биш үү? Бус газар асуух манайхад зүгээр үгдэж шүү. Зүгээр танаа бол хэвээ ажиллаж байгаа юм байна тий. Хэвээ ажиллаж. Тэгээ үн ер нь нэмэгдсэн үү танаа? Үн нэмэгдэг хэвээрээ шүү. За. Босод газрууд ер нь бол доктороос хэдэн нэмсэн байгаа юм шиг тий. Мэдгүй тэр сэвэхгүй. Танаа бол яг хэвээ ажиллаж байгаа юм байна. Хэвээ. Юу ч тасалтаагүй тий. За баярлалаа. За ёо эмс алтаггүй сая ингээ асуулаа. За эмтгийг бол угаасаа хэвийн зарж байгаа юм байна. Ямар ч одоо бензин тасалсан юм байхгүй, үн нэмсэн юм байхгүй. Тэгээ бензин тасалсан юм байхгүй гэж. Тэгээ ер нь бол хэсэг бүлэг бензиний одоо нефт импортлогч компаниуд ерөнхийдөө бол зөвхөн зохиомл ийм хомсдол үүсгэсэн байх магадгүй гэсэн тийм бодол төрлөө. Тэгээ ер нь бол төрөөс нэг нефт импортлогч дээр үн нэмнэ гэсэн болохоор одоо ингэж байгаа юм болоо гэж би бодож байна. Тэгээ ус тэрийг одоо бид нар яаж мэдвэ? Ёо та. Сурвалжлага дууслаа. Эмс алтак байла. Дараагийн дугаар баяртай. Оли би мөнгөн мэдлэлт тамирчин төгс цогт жахт хоёр найзууд За. юм байна тийм ээ. Тэгээд Америкт сая одоо юу тэмцээд ороход нь та зочилсан бэл дивсэн юм биш үү тийм ээ. Амир өнө мөн үү? Амар биш. Мундаг байхгүй. Мундаг. Тэр чинь мундаг шүү дээ. 9 тэмцээнд ороод 9-нд нь төрүүлсэн. Гэхдээ одоохондоо бол хитрхи магтаал бол тийм л дээ. Залуу хүнд бол гэтэл зүгээр хэдүүлээ харж лээ. Өшөө илүү улам илүү амжилтанд хүрээд ямар ч сан тэр нөгөө Floyd Mayweather бас үзчихсэн. Тэр хүн бол манай боксын тэнд бол 200-300 гаруй монголчууд зуглараа зөвхөн монгол гэж тэр заал дотор орилж исэн. Гэтэ зөвхөн тэр төгс цогтыг бол ялаасаа л гэдэг тэр сэтгэл байхгүй. Одоо манай хүн бол ямар ч сан ялд байгуулсан. Тэгээд одоо Floyd нэг зүйлийг хэлсэн байна лээ. Улам илүү амжилтанд хүрнэ гэдгийг бол олоод хартсан байлээ. Тийм учраас төгс цогтоо бол амжилт хүсэж байгаа. Ир хүн байхгүй. Амжилт хүсье. Гэхдээ энэ нэвтрүүлгийг үзэхгүй ч гэж магадгүй. Гэхдээ яг хоо амжилт хүсдэг хэлүүлээ. Нэг зураг пост хийсэн юм байна штэ. Тэгээд маш тэр бол маш их доллар байсан юм шиг байна. Тэгээд тэрнийхээ энэний талыг нь улсаа хөгжүүлэхэд зарцуулах гэсэн байлаа. За. Таны талаар ер нь мэдчихсэн үгүй юу? Тэр нэг долларын зураг тавьчихгууд нь тэрийг л одоо төгс цогт ийм их доллартай байна гэж ойлгоод байна тийм үү? Тэр тэгж ойлгож байна тийм? Би бол юу ч мэдэхгүй. Би яг танаас л мэдэх гэсэн юм. Найзын хувьд найз гэсэн болохоор тэр доллар бол байхгүй. Байхгүй. Тэр долларыг тавьсан. Миний бодлоор шүү. Тэр долларыг тавиад ирээдүйд тэр хүн тийм доллартай болно. Тэгээ болоод хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулна л гэдэг тийм л зүйл. Түүнээс ш одоо юу гэдэг тийм их доллар тавьчихгуудаа одоо юу гэдэг тэрийг одоо ингээд ирээдүйд гэж бичсэн шүү дээ тэр чинь ингээд ирээдүйд би хүмүүсийн одоо сайн сайхны төлөө тийм зүйл хэлнэ гэж тийжсэн. Тэгвэл яг үнэн зөв мэдээллийг сонсцлоо. Санаа амарлаа. Би яг мдэггүйсэн л та. Одоо бас болгож байгаа юм тийм ээ. 2 сарын 16-нд бидний үндэсний баяр цагаансар болгож байна. Танах цагаансар хийдэг үү? Хийн. Гэхдээ тэгж амар тэр чинь бас хүндлэлээр байгаа шүү дээ. Одоо би залуу гэр бүл учраас бол өвгөө эмээ одоо тий өвдөөц одоо настаа хүмүүстэй очиж бид нар хүндэтгэл үзүүлэх ёстой. Тийм учраас бол цагаан сарыг бол хийх хэрэгтэй. Миний хамгийн дуртай байна шүү дээ. Гоё шүү. Айл гоё хийсэл гоё бэлэг аваад. Нэг ойр уулзаагүй хамаануудтай гоё уулз төрүүлж байнга уулздаг. Байнга. Ер нь бол угаасаа байнга би одоо эмээтэйгээ одоо юу гэдэг ах дүүстэй байнга л сайхан харилцаатай байдаг. Түүнээс биш гиг бид нэг жил тойрч алга болчихгоо. Ингээ цагаан сараараа дөмөр өнөө гэдэг бэлэг авъя гэдэг. Цагаан сараар бэлэг авдаг баяр биш байхгүй юу? Энэ баяр биш үү заяа. Энэ баяр биш үү те. Дээхний үед бол те малчд буюу одоо энэ хөдөөний улсууд гэж ярьж байгаа тийм энэ улсууд чинь бидний суурь байхгүй юу? Энэ улсуудын бид нар өв уламжлалаараа эрт дээр үеэсээ юм чинь одоо малчдын буюу одоо манай тэдгэр улсуудын одоо сайхан одоо баярын одоо сайхан өдөр байлаа шүү дээ. Яг гоо энэ ч нэгэд нийт даяараа үгдээдсээ хүндэлдэг ингээд мэдрүүхний сар шины баяр. Тийм болохоор бол залуучууд аюу гоё тэрийг гоё хүндэтгэж одоо тэмдэглэж л байх хэрэгтэй. тэмдэглэнэ бид нар угаасаа хөгшрөөд өвгөө юм болсон ч гэсэн хийн. Энэ чинь бидний баяр. Одоо цагаан сараар ч юм уу хаяа зарим нэг айл тийм ээ жавар үргэн гэдэг нэг дуу дуулдаг шүү дээ. Тэрэн дээр одоо таныг дуучин болохоор ингээд дуулна шүү дээ. Дуулдаг тийм ээ.
би бэлдсэн байгаа бүр дуунуудаа. Дандаа бэлдсэн явж. Та яг айл Орсын айл бүртээ юу эсвэл яг нэг имэгийн ч юм эсвэл яг айл Одоо яах юм би одоо нэг дарганд орчингуудаа энэ эднийх дарга юм байна. Надад энэ хүн туслах юм байна гэж одоо тэнд дуулчингуудаа өөрийнхөө нэг одоо яад нэг өөр нэг айлд оронгуудаа болохоор би эднийд бол дуулчлахгүй мэн гэдэг тийм муухай бэртэгч үзэлтэй байж болохгүй шүү дээ. Бүгдэнд нь дуулна. Дуулахаа өрөх юм бол дуулаад сайхан дуулаад явчихна. Танаа энэ доторч би дуулж чадна. Би таныг яг асуух хэлээ. За. Дуулаад өгөөч гэд бэлдсэн гэсэн чинь нууц биш бол ямар дуу вэ? Тэгээд бас нэг ихний бадгийг аялж өгч болох уу? Бас үзэгчтэй хүндлээд цагаан сарын мэджилгээд биш үлээ тийм ээ? Цагаан сар болох чинь цагаан сар чинь бидний хайртай баяр. Олон штэ би одоо ингэж танаа нэвтрүүлэгт анхудаа урьж чинь би та хоёрын нэвтрүүлгийг бол ямар нэвтрүүлэг байт юм бол та гэж сонирхож оролцож байгаа. Тэгээ өнөөдөр ингэж энэ сайхан танаа залуучууд байгаа учраас би бол ээжигээ л айлах хэрэгтэй. Эмэгтэй хүнийг. Сонсороо экул ахыг та нар таанд бол ир хүн биш. Тэм учраас би одоо яг магадгүй телевизээр үзэж байгаа бүх одоо сайхан ээж нартай те ирээдүйд ээж бол нэмэгтэй хүн бол тэр усууд би зориулж би байнгын дуг дуулах дуртай. Манай нэвтрүүлгийн хамгийн анх дуулж байгаа хүн бол экул ах байлаа. Нарны цацраг атгаад ариун хөрсөн соёлон нагсан амдра халуучрагын гигэн билэгдэл алг цэцгэс мөнх дэлгэргээ ихэр хинdelбэг чин таланхан ихийн хайраар чамайг уруусан юм ихэр хинdelбэг чин таланхан ихийн хайраар чамайг уруусан юм. Манай нэвтрүүлгийн хамгийн анхны жаврыг үгээсэн дуучин экул ахтай үнээр баярлалаа. Бүгдсэн. Аж баярлалаа. Яг нэг ээжигээ бодлоо, нэгэ бодлоо, хичээгээ бодлоо. Нэвтрүүлэгт эргээд автомобиль би танаа өнөөдөр хөтлөгч рэпер ганаа байна, MC Алтак байна. Cool ах ирсэн байгаа. За ингээд дараагийн сэдв. Гадаа амир хүүтэн байна тийм ээ. Ер нь хүүтний үйлрэл дуртай юу? Халуун дуртай юу? Гадаа хүүтэн байгаа шүү дээ. Лавэр яж байгаагүй. Хөөх юм аа. Ямар гоо чи сая яг юу гэсэн бэ? Экул энэ хаус гэсэн юм уу? Гэхдээ MC Алтак гэсэн. MC Алтак гэсэн юм. За. Тэгээ хаус гэж юу гэсэн бэ? Мэдгүй. Гэрч тийм. За. Хүүтэн байх хэрэгтэй. Ягаад гэвэл хүүтний үлрэл чинь янз бүрийн нөгөө юм вирус нөгөө ням бактериуд чинь ингээд салан алгуулдаг. Үүтрэл хэрэгтэй шүү дээ яг та. Манай өвгдөөс энэ нутгийг бас ингээд санаандгүйж сонгоогүй бах. Албаар юм эртээс ямар ухаантай. Тийм болохоор авсан. Тэгэд өвөл болж байгаа. Өвлийн үлрэлд одоо дууслаач тийм ээ гэхдээ удахгүй. Одоо чинь 4 сар юу лээ 4 хүрээ ивэр. Одоо удахгүй 50 модоо үлдэхгүй тэгэл ер нь гайг болчих واخ та. Таны сайт руу орж үзсэн. Хэрэг баргийн дуучин тийм сайт байхгүй шүү. Хэрэг та бүхэн Экул ахыг мэдэхгүй бол Ekul World зэг юм байна. Мөн үү? Тэр сайт руу орж Ekul гэж ямар хүн байд танилцаарай гэж хүсье. Тэр сайт хэн ажилладаг вэ? Та доороо ажиллаж байна юу? Ажилтан байхгүй. Өөрөө гэсэн үг. Яг манай дүү хийгээл би одоо өөрөө л админ хийгээл байж шүү дээ. Сайжруулнаа тэгтээ. Гоё бол. Гоё юм бэлээ. Хэр баргийн зүгээр болт зэг юм байна гэсэн чинь байхгүй л шүү дээ. Болт зэг юм байна гэдэг чинь болтаахыг яриад байна. Болтаах, дуучин болтаах манай төрийн сорилт ах. Тэгэхгүй баг зүгээр болт зэг юм байна. Эсвэл өөр сайт юм болов уу? Амарсан байхгүй л. Тэгээ болт ахтай энэ чи ямар хамаатай вэ? Зүгээр яг болтаах байхгүй байхад Ekul ахад байна штэ гэдгийг. За. Тийм ээ. Байгаа хөө. Байхгүй лээ. Яг үтсэн тэгээд үтсэн чинь байхгүй байхгүй. Тэгээд би хэд хэдэн дууч бас үтсэн. Тэднэр бас байхгүй. Гэхдээ таних байлээ. Таних байгаад байгаа байхгүй. Одоо хийжээд тоглох. Нэг л алах юм алах алхаж байгаа юм да ер нь. Бас хүмүүсээс. Би юу? Тий.
За баярлалаа хичээж байгаа. Үгүй үннийг хэлж байгаа байхгүй юу? Үнэн хизээд дийлнэ. Үннийг хэлж байгаа шүү дуучтай. Ингээ фэйсбүүкээр нэг ийм зураг яваад байгаа байхгүй юу? Тэгээ энэ зурган дээр UK has Ed Sheeran, US has Charlie, Canada has Justin Bieber and your country гэсэн байгаа байхгүй юу? Одоо энэ нэг тавраартай. Тийм ээ Америклаг. Тэгээ нэг ингээ Монгол пэйж ингээд тэгсэн байгаа байхгүй юу? Яг одоо жишээлбэл Англиас бол Ed Sheeran байна те. Америкаас бол одоо те Charlie одоо Канадаас бол одоо Justin Bieber байна. Танаагаас юм бэ л. Танаагаас юм бэ гэсэн чинь манай монголчууд cool гэсэн байгаа байхгүй юу? Тэрийг хараад би үнээр баярлсан. Та тэрийг өөрөө харсан уу? Таныг миний пэйжний юм дээр ингээ явж лээ. Нөгөө яагаад тэр нөгөө скриншотны хийчихдэг шүү дээ. Тэгэхээр таныг бас амар хүмүүс дэмжиж шүү дээ. Уулна. Тэ үзий ядагчд байгаа. Гэтэ дэмжигчнэр тэрнээс илүү байгаа шүү аха. За. Тэрэн дээр яагаад бот гэж бич болохгүй юм бэ? Төрийн сорилт шүү дээ. Тэгсэн чинь таныг бичсэн байгаа байхгүй юу? Тэрийг та яг хараад баярлсан уу? Хараад баярлсан уу? Өөрөө бахарах ч юм уу нэг Үгүй цээжэд илтмээр санагдсан уу? би нэг хэр баг юм нэг баярлаад иддэг шүү дээ. Гэтэ яг юм мөрөөдөл байдیں۔ Ер нь бол бас нэг гадагшээ зах зээл рүү бас те Монгол дуучин бас нэг уран бүтээл хийгээд ингээд хүмүүст нэг гоё те одоо ингэ сайн ингээл Канадаас байна, Америк, юунаас хятадаас ингээл янз бүр. Зөв мөрөөдөл байж л дээ. Болох үгүй те хичээж явахт те. Дэлхийн хэмжээнд гарыг гэж бодож байгаа юу та? Михайлт нэг бодлоо шүү дээ. Дэлхийн хэмжээнд гарахын тулд бүх дуугаа англиар гаргах хэрэгтэй байх тийм ээ. Тэгсэн чинь яасан англи асуудалтай байна. Үгүй. Тийм болохоор та англиар дуу зохиож хийж чадах уу? Би зохиож чадахгүй шүү дээ. Тэрийг бол мэрэгжлийн онц өдр продюсеруудад хийн л дээ. Тэгэхээр хийх гэж оролдож байгаа. Хийх юм бас байна. Тэгэхээр та дуунуудынхаа өгнүүдийг өөрөө бичдэг үү гэсэн үг үү? Монгол уу? Тий. Монгол дууны өгнүүдийг би өөрөө өчнө. Өөрөө продюсер. Гигээ өсөлгээд манай гэр бүлийн хүн байгаа тэр хүн бичнэ. Би аяа өөрөө зохионо. Дандаа л өөрөө л хийсэн баг шүү дээ. Бүх дуунууд. Гэр бүлийн хүн таг нэртэй их нэртэй юм тийм ээ. Хэдүүлээ нэг гоё шинэ турш үзэх үү? Нэртэй нэг юм. За шинэ турш туртай юу? За яг туршиж үзье. Амар байна. Тайлахгүйгээр ямарч өөрхөөгөө барьж бай. За. Хэрэг болоогүй шүү. За. Энэ их гоё. Энэ гэхдээ за чамаас эхлэе. Чи тэгээ өөрийнхөө мэддэг ч юм уу эсвэл өөрийнхөө дуунаас нэг дуудаад өгчих за. Ингээд жоо жанр явуулах юм нэ. Я MC Attack in the house. Я минер биш Attack, минер бол Attack. За зөвхөн зах та нэг талыг та бүр уушгийн бүр ингэ сулж байгаа юм сэтгэлээс. Гэхдээ бүх агаараа гаргацаад. Ой бэж байгаа. За одоо ингээд зөөлөн орлоо те. Одоо шууд цаад. Хязгааргүй хаа. Үгдэн хамгийн гоё бидний л харамсахгүй би бүцэл миний зөвлөшгүй мөрөөдлөөс үнтэй. Дорнан паранарта дурж ангилгын хазар минь нарта сэмсэн кимбитэ дөхи сэрэн цагаар дэвснэ нөхи I feel it coming. Yeah. I feel it coming, babe. I feel it coming. I feel it coming, babe. Юу лээ? Tell me what you really like. За боллоо. Энэ их сонирн за одоо нэг The Voice гэх шоу өмсөн бүтэн сайн цацагдсан шүү дээ. Үзсэн үү? За хэрэг та тэнд шүүж байсан хүн байсан бол дууссны дараа юу гэж зөвлөө өгөх юм уу? Юу гэж сайшаах юм уу? Юу гэж үннийг нь хэлэх байсан бэ гэдгийг хэдийдээ шалгана. Тэгэхээр та шүүгч үү заа. Гуруулаа шүүгчтэй бас. Тэг гурлаа шүүгчтэй. Тэгээ Voice шоуны шүүгч рэпер гана дуучин Экул ах MC Attack. MC Attack in the house. Оролцогчийн дуу бүгдээрээ сонсцгоё.
hear you knocking at my door. 'Cause if I could see the face once more, Бити алтараа. I can lie, happy man I'm sure. Ой, гоё өгч шүү. But if you love me, why'd you leave me? Take my body, oh, and all I want is, and all I need is, I'll find somebody, I'll find somebody. Like you, Окей. За шүүгчнээс өгөх зөвлөгөө болно. Санал сэтгэлийг сонсцгоо ингээд ихний шүүгч дуучин Экул ах. За саяны залууг юу гэж бодсон бэ? Гоё сайхан доктортой дууллаа. Надад бол таалагдлаа. Хэрэг та тэнд ингээд яг шүүж байгаа хүн байсан бол өөрийн багт авахар байна уу? Наавна. Саяны залууг л авахар юм байна шүү. Nice. Браво. Экул ахтай би санал нэг ягаад нэг бол өөрийн хүн бий болох юм биш. Би ч гэсэн Экул ахыг дагаж авна. MC алтаг ч гэсэн угаасаа авна. Тийм ээ? Окей. Ингээд хамгийн сүүлийн оролцогчийг 3 шүүгч одоо үзэж байна. Сайхан Монгол дуу байна. Монгол дуу. хүн шуурыг дэхээ, эдалвш. Вау. Така. Аюу шүү. Хотсон уддаг шүү, хонгормэ. Хүний ястэнгийн аруун хайрваач. Гарцаа. Арахгүй ширдэ хинадда хидэ. Хугацаа дуслаа шүү дээ. Ямар хайр авсангөө. Дахиад жоохон дуулчихгүй дээ залуу минь дээ. Гэтэ Экул ах дарж ийна гэдэг бол чи жирийн залуу биш шүү. Чи бол үнэхээр солиотой залуу. Экул ахтаар угаасаа очно баг. Экул ахт баяр үргэлж шинэ авч чадлаа шүү дээ тийм ээ. Багтаа. За баярлалаа. Тослог залуу хоолойтой сайхан залуу авч чадлаа. Таны Тослог хоолой. ингээд манай өнөөдрийн Duet Monster Show 7 дахь дугаар маань нэг хүн өндөрлөж байна. Би та бүхний хөтлөгч Эрэпрэ Ганаа байна. Хөтлөгч MC Ахнаа, манай оролцогч зочин Экул ах маань байлаа. За ингээд дараагийн 2-7 дараа буюу 8 дахь дугаар дээр ирээд уулзцаая. Зочин хэн байхыг сүнс таашгүй. Тэгээд уулзцаая. Баярлалаа. Чамайгаа би бүгд хайрласан.